үйлчилж хэрэгэлсэн. 2009 онд зүрхний шигдээсээр өвдөд тэгээд явхад амьсгаадаг, зүрхээр юу үддэг, хавгандаг, даралт ихсдэг юм байсан. Тэгээд хүүхдүүдийн трансфрактор плюсыг авчирж өгснөөр кардиог авчирж өгснөөр энийг хэрэглээд тасралтгүй хэрэгжилж байгаа. Тэгээд одоо бол гайгүй болсон. Ер нь зүрхний бичлэг эхний үед өөрчлөлттэй гардаг байсан бол сүүлийн үед өөрчлөлт нь багассан байгаа. Одоо ер нь бараг л их өвддөг зүрх. Дараа нь бас C вирустэй идэвхжлгүй байсан. Миний илэгний C вирус. Тэгээд дараа нь одоо нэг 2 жилийн өмнөөс C вирус идэвхжээд вирусын тоо 9,800,000 гарч ирсэн. Тэгээд трансфактор плюс эдвин соёрыг уугаад тогтмол уугаад ер нь ууснараа үрдэн өгч вирусны хэмжээ 900,000 багас уурсан. Биеийн байдал сайжирсан. Ерөнхийдөө өвчлөл багасж таниад манайд хүрэх нь багасж юм байгаа. Энд та бүхнийг одоо энэ сайхан өвчнөөс урьдчилан сэргийлдэг, өвчлөлийг хурдан илгээдэг, төгс эмчилдэг энэ гайхамшигтай бүтээгдэхүүнийг авч хэрэглээсэй гэж хүсэж байна. Би одоо 78 настай. За бицгаана. Би манай хүүхэд одоо 10 настай. Тэгээд 2014 онд хүүхэд маань хамрын хондын гаймритээр өвдөд тэр цаашаа чихний дунд чихний өвсөл болж улмаар тэр нэг хүндрээд менингит болж айгүй маш хүнд өвдсөн. Тэгээд эхнийх хэвээр эмчилгээнд байсан 2 удаа хаалганд орсон, цэвэрлэх хаалганд 2 удаа орсон. Тэгээд тэр үед нөгөө менингитээр өвдсөн учраас дархлаа нь бол маш их унсан. Бүр антибиотикийг бол 3 цагийн зайтай 2-3 антибиотик хийжсэн. Тэгээд энэ яагаад үг гэхээр ер нь бол би хожууд төрсөн 37 настай төрсөн. Тэгээд дархлаа султаа бас солонгост нэг 3-4 жил болсон. Тэгээд ирээд төрсөн болохоор дархлаа их султаа төрүүлсэн юм байлаа. Тэрийг бол мэдэхгүй ханаа төрөхөөр маш хүндэрдэг байсан. Тэгээд хаалганд орсон дараа ихнэлсэн нэг юм чинь надад зөвлөсөн одоо ханаа төрөж болохгүй шүү. Дахиад одоо ингээд дархлаа нь унулнаа төгч одоо дахиад өвдөх магадaltaй шүү. Ер нь бол өвлийн аюултай 50-60% өвөлтэй гэжсэн. Тэгсэн ихнэлсэн юмч одоо трансфактор гэдэг имийг чи нэг уугаад үзтээ тэрийг одоо нэг манай нэг татдаг хүүхэд надад хяналтанд байдаг хүүхэд уудгийн тэгээд ханаад нас хүрдгүй юм чи ерөөсө халдвар төвчин дахиж тусгаж болохгүй шүү. Тиймээс тэр нэг миний хяналтын хүүхэд бол ханаад төрөхөөр ерөөсө хамраас нь уус 2-3 хоног гойчж байгаа намдчдаг. Тийм болохоор чи одоо ханаад төрөхгүй гэж маск зүүж хүүхэдтэй тархинд нь хаван үсгээс ингээ үс одоо надад ч удаан зөвлөл үсэж ирсэн. Тийм болохоор чи ерөөсөл трансферфакторыг олж хэрэглэсэн. Тэгээд би ингээ трансферфакторыг интернетээр судалж хагаад нэг хүний утасны дугаар олж трансферфакторыг хэрэглэсэн. Одоо хүртэл би трансферфакторыг хэрэглэж байгаа. Эхлээд бол 6 сар плюс болон классиктэй цуг хэрэглэж байсан. Тэгээд миний хүүхдийн дархлаа нь бол аюул сайхан болсон. Ханаад нас бол хүрээгүй би тэр Бээжинд имчилгээнд явж байгаа. Бээжинд нэг сар гараа имчилгээ хийлгээд эндээс трансферфактораа аваад явсан. Тэгээд одоо ч гэсэн хэрэглэж байгаа. Гэхдээ 6 сарын хугацаанд плюс болон классиктай цуг хоёулангийн хамт хэрэглэж байсан. Тэгээд энэ Наранбаатар доктортой уулзаад плюсээ хасч болно гэдэг нь би одоо классика хэрэглэж байгаа. Одоо би ер нь манай хүүхд бол одоо ханаад нас хүрэхгүй хүрсэн ч гэсэн нэг 2-3 хоног хамраас нас гойжж байгаа л намдчдаг. Ер нь маш хүнд өвддөг хүүхд байсан. Тэгээд одоо энийг мэдсэн бол ийм бүтээгдэхүүн байдаг. Уул би сонсчихсан. Гэхдээ бол мэдэхгүй нэг чихний холоор нэг зурагтаар хараад өнгөрчихсэн. Тэгэл одоо авч хэрэглэсэн өмнө тэгж ханаад хөндөрж явах үед эртхэн мэдсэн бол эртхэн хэвлэмээр бүтээгдэхүүн байна лээ. Forlife компанид баярлалаа. Та бүгдээ баярлалаа. Ер нь бол хүн өвдөхөөс өмнө авч хэрэглээрэй л гэж сануулмаар байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За би үе өчний өвчнөр өвдөд дерматитны полиартитид өвдөн 2006 оноос гэж өвдөд. Тэгээд одоо гайгүй байхдаа имлэгээр явсаар агаад бүр хэвтэрд орсон. Одоо Орос хятад Монгол улсад бүгдийг үзсэн. Тэгээд ингээд нэг имлэгээ хийгээд гайгүй байж байгаа үедээ телевизээр энэ телевизээр ерөнхийдөө телевизээр энэ тухай сонссон.
Тэгээд яг энэ ер нь хэрэгтэй юм байна да. Янз бүрийн бүтээгдэхүүнүүд хүмүүсээ санал болгох байсан. Тэгээд тэр бол бас их тийм туршид бол хэцүү санагддаг байсан. Надад бол их хүнд өвдсөн юм. Бас чадахгүйс яг хөвтөлд орсон. Тэгээ байж л нэг 2 сарын дараа ч юм манай найз харин надад нэг санал болгоод чи нэг яваад ирээчээ энэ гоё ажлынхаа юу бүтээгдэхүүн байна. тэрний талаар тэгээ ирээд би сонсоод яг анх өөрөө телевизээс сонсч байгаасаа ч гэсэн за энэ надад ер нь хэрэгтэй юм байна да гэж бодож ирсэн. Тэгээд тэр үедээ тэрийгээ бас яаж чадаагүй гэсэн. Тэгээд ирээ сонсоод ингээд бол ерөөсөө тэр яг мэдээллийг сонсоод бол ерөөсөө яг хэрэглэхээр бол өөрөө шийдсэн. Энэ мэдээлэл өгч байгаа одоо хүмүүс бол бүгд инженер байсан. Тэрэнд бол би яг бүрэн дүрэн мэтгэлтэй өөрөө ингэж бол хэрэгж ирсэн. Тэгээд эхлээд хэрэглээд бол өөрөө тууштай 6 сар хэрэглэсэн. Тэгээд бол надад бүр өстой яг сайн үр дүн өгсөн. Би бүрэн одоо хоол удаан явж чаддгүй. Ер нь хэл одоо хөдөлгөөн хязгаарлагдмал их тийм хүнд байдалтай байсан. Ингээд энэ бүтээгдэхүүн хэрэглээд их сайхан болсон. Тэрнээс хойш одоо тууштай өөрөө хэрэглэж байгаа. За тэгээд тэр явцдаа бол одоо өөрийнхөө арчцаанаар бүрэн хүмүүстээ бас энэ бүтээгдэхүүнийг бол тэрийг санал болгодог. Одоо хашлтай хүмүүст байж байгаа. Тэд нар хэрэглээ сайхан болж байна. За жижигхэн хүмүүстээ бол халаасхийг бол одоо хаав намрын уулзалт бол ер нь байнга хэрэгжүүлдэг. Энд бол ерөөсөө тэр хаяад баг бүрхгүй хүрсэн ч байсан ерөөсөө нэг өдөр нойр зүрийн имэйл гаргацчихдаг. Их гайхалтай үр дүнтэй сайхан бүтээгдэхүүн энэ одоо учирсандаа бол их баяртай байд юм аа. Тэгээд энэ бүтээгдэхүүнтэй хайртай энэ компанитайгаа одоо ингээд одоо танилцаад энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд ингээд одоо хүртэл явж байна. За ингээд та бүхэндээ бүтээнт нь эрүүлээд галж байгаа сайн мэдээг хүсье. За өнөөдөр бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирж хэрэглэгч нартаа энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ямар үр дүнд хүрсэн талаараа өөрийнхөө биеэр одоо танилцуулж үнэн бодиттой мэдээлэл хүргэсэн та бүхэндээ энд хүрэлцэн ирсэн нийт хүмүүсийнхээ өмнөөс эрүүл энх аж аргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа.